За дараагийн бас нэг чухал шинжилэлт буюу өөрчлөлт маань ер нь бол Gucci дараагийн одоо цаг одоо рандеву систем гэж байгаа. Тэр систем маань өөрчлөгдөж байна. 2024 оны 6 сарын 24-ний өдрөөс эхлээд шинэ системээр бид нар цаг авдаг болох ч. За энэ систем нь ямар болох юм бэ гэвэл ер нь бол ерөнхийдөө тухайн хүний одоо яг өөрийн гэсэн нэр хэрэглэгчийн кодоор ордог. За тэгээд тухайн кодоор эсвэл ADV дээр дамжуулаад орчдөг. ADV дээр дамжуулаад оронгууд нь тухайн хүний бүх мэдээлэл нь байж идэг болно гэсэн үг. Одоо урд нь ямар ажлын визэнд мэдүүлж ирсэн үү, оюутны орсон суух авч ирсэн үү, эсвэл хэдэн удаа сонголт хийсэн гэх мэтчлэн бүх мэдээлэл нь тэр систем дотор нэг бэлэн байж идэг болох ч байгаа юм байлээ. За тэгээд энэ маань 6 сарын 24-өөс эхэлж нээгдэн шинэ систем маань одоогоор нээгдэг болохоор яг тодорхой зүйл бол байхгүй. Тэгээд мөн бусад одоо нөгөө ажлын нэрх улсаар олон улсын нөгөө нэг хамгаалтанд байдаг хүмүүсийн мэдээлэл, цагаан ажлын ингээ бүх юу маань гадаадуудаа холбоотой бүх мэдээлэлүүд маань нэг систем дээр төвлөрж байгаа гэсэн үг. За энэ юм байна. Энэний дараа бас нэг өөрчлөлт байгаа. Энэ нь юу юм бэ гэвэл Туркийн одоо Нотротын байгууллага, Нотротын нэгдсэн холбоо Gucci-д хоёр хоорондоо нэг 4 оны 2 сард гэрээ байгуулсан байна. За энэ гэрээгээр бол цаашид ер нь сонголт хийж байгаа ч юм уу эсвэл шинэ оромж байгаа хүмүүс бичиг баримтаа Gucci-д дээр биш Нотрет дээр аваачиж өгдөг болж байгаа шинжилэлт гарсан байна. Тэгээд энэ маань ерөнхийдөө 6 сарын 10-наас эхэлж хэрэгжих ёстой байсан. За одоогоор бол ямар нэг тийм хэрэгжиж эхэлсэн зүйл бол байхгүй. Нэгд өдрөөс ч юм уу ер нь одоо энэ ойрын хугацаанд бол энэ бол хэрэгжиж эхэлх юм байлээ. За хүмүүс бичиг баримтаа Gucci дараа дээр биш Нотрет дээр өгдөг болно. За энэ бичих нь бол яг тийм Gucci дараа дээр ирсэн байгаа юм байлээ. Харин яг яаж хизэнээс эхлэх нь үү? Аль Нотрет дээр бичиг баримт хүлээж авах нь үү? За мөн Нотрет дээр одоо хурууны хээг яаж өгөх юм? Мөн Нотрет дээр мөнгө төлөх юм уу, төлбөрийн хэд байх юм гэх мэт мэдээлэлүүд одоогоор тодорхой биш байна. Ямар ч гэсэн ойрын хугацаанд оршин суухийн цагтаа хүмүүс цагтаа өдрөө Gucci дараа дээр хуучнаараа очоороо хэрүү Нотрет руу явуулахаар бол тэндээс угаасаа Gucci дараа чиглүүлээд заагаад явуулах бах. Одоогийн байдлаар бол ямар нэг гарсан өөрчлөлт байхгүй байна. Гэхдээ мэдээж маргааш одоо энэ 9 хоногийн урт хугацааны амралтын дараа шинээр ажил эхэлнэ. Ажил эхлэнгүүд нэлээд өөр их зүйл шинжлэгдээд шин зүйлс гарч ирэх юм шиг байна. За энийг цаг тухайд мэдээж бид нар мэдээлэл оруулаад явах болно. Ямар ч гэсэн цаашид бичиг баримтыг Нотротоор өгдөг болох юм байна гэдгийг одооноос та бүхэндээ бас мэдээллийг өгчийе. За баярлалаа.